миний хаан банкны данс. За ингээ нэвтрээ ороо уншиж байгаа ш. Харж байгаа тэр мөнгөнд үгийг харж байгаа 9.9 их 80 төгрөг. Одоо ингээ рефреш хийж үзүүлж байгаа би. Скрин видео хийсэн байхгүй юу? Оо. Хаач хийж байгаа. Аа. Ингээд нэг скрин видео ингээ хийсэн. Утсан дээрээс. Тэгэхгүй бол эднээс дараа нь ингээд тийм бол рефреш хийгээд мөнгө нь байгаад байгаа. Ингэж хүртэл миний данслуу их хэмжээний мөнгө хийж үзэж худалдаж авах гэж үзлээсэн л да. Надаа сумын азар сая доллар амлаад за миний дугуй олцгонаад нотлох хуримтуудаа устгахчих гэж сая доллар амлаад ногоон паспорт гэр бүлд чинь гаргаад үгүй гадагшаа аваад 400 сайхан сурж байгаа дэр тэсгээл тохиролцох гэж үзсэн л дээ. Тэгээ дараа нь ахаа сая доллар авахгүй гүнгүүд ахаа 500 саяыг нэмж өгье тэсгээл ингээл тохиролцох гэж үзсэн. Тэгээ би бол үгүй ээ энэ хэргийг бол таанаас хэрэгээ хүлээ. Би ч гэсэн хэрэгээ хүлээ. Би оролцсон үнэ. Гэтэ би гин буруугаа хүлээнэ. Тэгэхээр та бүгд бас натаа цог гин буруугаа хүлээгээд хидлээ шоронд оръё. Монголын шорондоо явъя. Хэдлээ ард түмнийг одоо энэ 50 орхиё. Төрийн эрхийг буцааж өгье гэх. Тэгэхээр гин буруугаа хүлээд тэгээд намайг л чи наадах устгах алан мална гэл ингээд тагнуулын ерөнхий газрын дарга нь хүртэл тагнуулын мөрдөн байцаалтын 6 дугаар өрөөнд орж чи сумья базар эзэн нотлох хуримтыг устгах тэ сумья газрын талаар ахиж ам нээгээд үзээрэй занал хийлж байгаа. Одоо энэ Одон Баатар тагнуулын ерөнхий газрын дарга болсон Одон Баатар